За энэ удаад бид нэр жорлонт хийдэг бодиснуудын тухай био бордоны тухай ярих гэж байна. За энэ дархны одоо ургуул газар тархилгийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарсан био ондог гэх гарааны компани одоо хийж байгаа. Бодис энийг одоо нөхөн жавтлан болон одоо энэ бодиснуудыг ашиглаж байгаа энэ нойлд бол ялгцыг одоо задлж одоо үнэргүй бөгөөд одоо байгаль дээлтэй тэгээ янз бүрийн бактериудыг энэ одоо янз бүрийн бусад одоо тэр ялгцсан байгаа янз бүрийн тэр бактериудыг давмгаалаад нэг уут энийг хаанаас худалдаж авч байгаа юм? Энийг ер нь юу Улаанбаатар хотод 2-3 дэлгүүрүүдэд худалдаалж байгаа. Дахинд 1 литр нь 3500 төгрөг. Тэр хүнс үдэ аж ахуйн яамны артлаа ургамал өөр бордооны дэлгүүрүүдэд юу гэдэг нэртэй компани та нарыг би ондрог гэдэг пэйж утас Facebook латинаар утсан байна. Тэгээ утасны дугаар тэгээд энэ шингэлэг хэрэглэх заавартайгаа мөхцүүлэхийг. Утасныхаа дугаарыг хэлчих үү? 9938 0777 гэдэг утасны зүйлийг авчруулсан. 1 литр энэ дотор 1 литр байгаа юу? Энэ одоо 1 литр одоо ашигт бактери амьд бордоо. Тэгээд энэ дотор бол нийтдээ яг одоо ингээд юу яхад бол 18 сая ширхэг амьд бактери байгаа. За энийгээр бид нар хэр зэрэг хэмжээтэй жорлон гэж цэвэрлэх вэ? Энийгээр бол одоо нэг устаа найруулж хэрэглэж болно, найруулахгүй хэрэглэж болно. Одоо энд бол нэг удаадаа энэ савны нэг тал хэмжээний хэрэг бол нэг утаар 1 литрээр бактерийн илүүлээд энэ шар юм чи юу яриад байна? Энэ болохоор одоо Финляндийн одоо Финляндд үйлдвэрлэдэг бас бактерийн аргаар бактерийг идүүлдэг. Тийм одоо нянг идүүлдэг тийм одоо хүрээ. Одоо өвчний нямтал тэр бааш шасыг л идүүлэх гэдэг. Тэгэхээр энийг би бас оруулж ирэх гэж бодож байсан. Гэхдээ би боллоо. Яг гэвэл Монгол ийм хэмтхан зарж авчих тийм. Энийг оруулж ирэх юм бол би 70-80 мянгаар зарах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чиний энэ эколоч нөгөө нэг энийг би одоо энэ Монголоос авсан. 100 айлаас авсан. За. Оросын бүтээгдэхүүн юм байна. Бас л ижилхэн одоо процесстэй. Тэгээ энэ болохоор одоо 30 мянгаар зарагддаг л. За. Тэрийг чи шингэлээ тэр жорлон руу. Тэгээ одоо би бол өөрийнхөө жорлонд хэрэглэж байгаа тийм. Тэгээ одоо энийг саяхнаас олж мэдээд хэрэглэж байгаа юм байна шүү дээ. Бид нар сая холбогдоод одоо эдний нойл дээр энийг туршилтаа хийж байгаа. Өнөөдрөөс туршиж байгаа. Тэгээ бас энэ бордоо маань өөрөө бас одоо нэг бэлчээр тий бэлчээр өтөг бууц эднэрт бол хийчихэд бол задрал явагдаад тэр маш хурдан шороо болох. Тий шороо болгоод задлаа тэр өөр одоо хортой тийм бактериудыг устгаад амгаалаад тэгээд жинхэнэ ашигтай бактерийн одоо амьд ашигтай бактерийн тэгээд өөрөө хөрсөн юм. Манай талын баатруудыг тижээд манай талын бичлэгүүдийг хөржүүлж өгдөг, хүчрхэгжүүлж өгдөг. Олшруулаад хар шороо болгоод за өтөг бууцаа хар шороо болгоё гэж бодож ивэл одоо байгаа муу жорлонгууд руугаа хийж хар шороо үйлдвэрлэе гэж бодож ивэл за дарханд үйлдвэрлсэн эх орны үйлдвэрийн ашигтай био бэлтгэлүүдийг аваарай. За ингээ манай лайв үзсэнд баярлалаа.